өдрийн мэндийг хүргэе. За Америкийн нэгдсэн улсад насанд хүрсэн хүмүүсийн бараг тал хувь нь цусны даралт эрсдэлтэй байдаг байна. За харин энэ эрсдлийн эхлэл насанд хүрсэн үеэс бус бүр хүүхэд наснаас тавигдаж болох талаар 25 жилийн судалгаагаар хүүхэд байхдаа чихэртэй ундаа болон их хэмжээний жимсний шүүс хэрэглэдэг хүмүүс насанд хүрэх үедээ цусны даралт ихсэх эрсдэл өндөр байж болохыг тогтоожээ. За өнөөдөр энэ судалгааны хамгийн чухал үр дүнг энгийнээр тайлбарлая. За судалгаанд нийт 25,749 хүн хамрагдсан байна. За судалгаа эхлэх үед оролцогчид 6-аас 19 настай байсан бөгөөд зарим хүнийг 25 жил хүртэл хугацаанд дагсан байна. За энэ хугацаанд тэдний хооллолт, хөдөлгөөн, биеийн жим болон эрүүл мэндийн мэдээллийг тогтмол цуглуулсан байна. За судалгааны төгсгөлд оролцогчдын дундаж нас 36 нас хүрсэн байв. За өөрөөр хэлэх юм бол эрдэмтэд хүүхэд насны ундааны хэрэглээ олон жилийн дараах цусны даралттай холбоотой эсхийг судалжээ. За өдөрт 2 болон түүнээс олон порц чихэртэй ундаа хэрэглэдэг хүмүүсийг 7 хоногт 3-аас цөөн порц хэрэглэдэг хүмүүстэй харьцуулан судалсан байна. За энд 1 порц гэдэг нь ойролцоогоор 1 лаз буюу 355 мл ундаа гэсэн үг. За чихэртэй ундаа хамгийн их хэрэглэдэг хүмүүс насанд хүрсэн үедээ цусны даралт ихсэх онош авах эрсдлээрээ 52%-аар өндөр байжээ. За ундааны төрлийг тусад нь авч үзэхэд өдөр тутмын 1 лаз ундаа 23%, за 1 спортын ундаа 36% өндөр эрсдэлтэй холбоотой гарсан байна. За энэ ангилал сода, нэмгийн жуус, жимсний ундаа, чихэртэй мөстэй цай, за мөн спортын ундаа багтжээ. За судалгааны хамгийн сонирхолтой үр дүн жимсний шүүстэй холбоотой байсан байна. За өдөрт 1 хагас болон түүнээс олон аяга жимсний шүүс уудаг хүмүүсийн цусны даралт ихсэх эрсдэл жимсний шүүс хэрэглэдэггүй хүмүүсээс 35%-аар өндөр байсан байна. За харин бүхэл жимсний хэрэглээ цусны даралт ихсэх эрсдэлтэй холбоогүй гарсан байна. За яагаад ийм ялгаа гарч байна вэ? За бүхэл жимсэнд эслэг байдаг. За эслэг нь сахарын шимэгдэлтийг удаашруулж жимсийг илүү удаан хугацаанд идэхэд хүргэдэг. Харин 1 аяга шүүс хийхин тулд хэд хэдэн жимс ашиглаж болно. За ингэснээр их хэмжээний байгалийн сахарыг маш богино хугацаанд уух боломжтой болдог байна. За тиймээс жимсний шүүсийг бүхэл жимстэй яг адилхан гэж ойлгож болохгүй байна. За судлаачид өдөр тутмын 1 порц чихэртэй ундааг өөр сонголтоор орлуулбал эрсдэл хэрхэн өөрчлөгдөж болохыг тооцжээ. За 1 сав чихэртэй ундааг усанд шилжүүлэхэд эрсдэл 9%-аар, за сүүгээр солиход 13%-аар, за харин бүхэл жимсээр орлуулахад 22%-аар бага болж байгааг харсан байна. За мөн 1 сав жимсний шүүсийг бүхэл жимсээр солиход эрсдэл 19%-аар бага болсон байна. За гэхдээ эдгээр нь хүн бүрийн эрсдэл яг ийм хэмжээгээр буурна гэсэн баталгаа биш. За энэ бол судалгааны мэдээлэл тулгуурсан статистикийн тооцоо юм а. За гол санаа нь өдөр тутмын жижиг сонголт олон жил давтагдвал эрүүл мэндэд том ялгаа гаргаж болох юм байна. За энэ бол ажиглалтын судалгаа. Тиймээс чихэртэй ундаа цусны даралт эрсдэлтийн шууд шалтгаан гэдгийг 100% нотлоогүй байна. Мөн оролцогчид хооллолт болон эмчээс цусны даралт ихсэх онош авсан эсхээ өөрсдөө мэдээсэн. За гисэн хэдий ч олон мянган хүнийг хүүхэд наснаас нь эхлэн 25 жил хүртэл дагсан нь судалгааны том давуу тал юм байна. За тиймээс энэхүү үр дүн эцсийн баталгаа гэж бус анхаарах хэрэгтэй чухал сануулга гэж ойлгох нь зөв юм а. За энэ судалгаанаас авах гол санаа маш энгийн. За сода, спортын ундаа болон чихэртэй жимсний ундааг хүүхдийн өдөр тутмын жирийн ундаа болохгүй байх хэрэгтэй. За жимсний шүүсийг ч хэмжээг нь хэтрүүлэхгүй хэрэглэж, за боломжтой үед жимсийг шүүсээр бус бүхлээр нь идэх нь илүү зөв сонголт байж болно. За харин цангааг тайлах үндсэн ундаа бол ус. За танаа гэр бүлд хамгийн их хэрэглэдэг ундаа юу вэ?
Та бүхэн ус хэргэлдэг үү? Эсвэл жимсний шүүс ууддаг уу? За эсвэл чихэртэй ундаа хэргэлдэг үү? За комент дээр бичээрэй. За энэ видео танд хэрэгтэй санагдсан бол лайк дарж, за эрүүл мэндийн судалгааг ойлгомжтой тайлбарсан дараагийн видеонуудыг үзэхийн тулд сувга та бүхэн subscribe хийгээрэй. Анхаарал тавьсанд баярлалаа. Баяртай.